Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 17 дугаар хэсэг. Би өөрийн ирэхгүй шимшрэн уйлж дуу тусгаарлагчтай харанхуй өрөөнд эвхрэн хэвтэв. Тэгээд өөрийн мэдлэггүй л уучлаарай хэмээн ахин дахин шивнэн хэллээ. Мэдээж би хүрэн биш. Гэхдээ л би ч гэсэн буруутай. Энэ амьдралын хаа нэгтээ магадгүй бүр хажууханд нүдний минь өмнөхөн ганцаардалд идэгдэж, бусдад адлагдж, бүр тамлуулж яваа хэн нэгэн байдаг гэдгийг анзаарсангүй. Тийм ээ. Яг л арын байшингийн эмэгтийн хэлсэн шиг зөвхөн өөрийнхөө өмнөх аз жаргалыг л харж, бусдыг нь үл хэрэгсдэг адгийн амьтдын нэг нь би гарцаагүй муу юм. Хүн гэдэг үнцэнэж алдчихсан. Хүрэнгээс ялгахдахгүй арчаагүй амьтын юм биш үү би? Хүрэнгэхтэр гаж амьтан хөөрхий бүсгүйг авдарт түгжиж оргичхоод эндэн ирж амжилгүй цагдаад баригдчихсан байх. Мэдээж тэгээд илүү хэрэгт буруудахтгаасаа айж энэ байшинд энэ авдарт ийм нэгэн охиныг түгжиж оргисон нь хинт ч хэлээгүй байж таарна. Би үнэн голоосон харамслаа. Өөрийг нь гэх хинчгүй өнчин ядарсан залуухан жаахан охиныг анзарч хараагүйдэн харамсав. Арын байшингийн эмэгтэй төдийгөөс өдий хүртэл чухам энэ авдарт байгаа өөрийнхөө шарилыг л олуулах гэж тэнд хоцорсон үннийг өгүүлсэн тэмдэглэлийг үзүүлэх гэж л оролдож байж. Харин би зөвхөн хар амин хоогоолж түүнээс нь айн цэрвэж тойрч зүгтаасан. Ийм ч юм байх гэжтэй. Би өөрийгөө голж арын байшингийн эмэгтэйг өрөвдөж шалан дээр адирсан чигтэн хэвтсээр. Дээрээс юм буулгах гэд чадахгүй байна. Гарцаагүй эр хүний тусламж хэрэгтэй байна гэсэн билүү? Тийм байна. Үнэхээр л бусдын тусламж хэрэгтэй байж. Бусдад орхигдсон мартагдж хамгийн аимшигтай шаналгаат байдлаар амиа алдсан залуухан бүсгүй өөрийнхөө шарилыг ядаж хүн ясаар оршуулуулахыг хүссэн биз. Ийм нэг хүн оршин байсан гэдгийг ядаж нэг ч гэсэн хүнд мэдүүлэхийг хүссэн биз. Тойрог замаар их удаан зүгтэж гүйсний эцэст одоо л нэг бүх юмны учрыг ойлгох шиг. Би шалан дээрээс цугуухан өндөлөө. Тэгээд би чамайг оллоо охин минь. Тийм болохоор тун удахгүй чамайг эндээс буулгах болно. Хэмээн аяархан шивнэв. Гэтэл энэ үгийг минь сонссон аятай хэн нэгэн хариу шивнэв. Одоо хаалга нэгэд гар. Бодтой дуу хоолой юу эсвэл бас дахиад л нэг хийх осон төсөөллөө гэдгийг би ялгаж чадсангүй. Гэвч одоо бол энэ надад чухал биш. Үхсэн хүн үг хэлж болдгийг, үхсэн нэгэн бусдад үзэгдэж болдгийг, үхсэн нэгэн ч гэсэн өөр бусдад хайрлагдахыг хүсдгийг би хангалттай сайн ухаарч амжсан. Тийм болохоор одоо надад айн гэдэг шиг утгагүй зүйл алга. Би харанхуй өрөөнд тэмдчин байснаа төд удалгүй өрөөний хаалгыг оллоо. Тэгэд хөнгөн гэгчин тадтал зүгээр л нээгдчихэн тэр. Эргээд бодохны би түрүүн эндээс гарах гэж твдэж байхдаа энэ хаалгыг юусоо татаагүй зүгээр л түлхэхэд байж шүү дээ. Хаалгыг татах тухай бодол огт төрөөгүй. Эсвэл хөөрхийн нэгэн магадгүй арын байшингийн эмэгтэй намайг тэгж бодохыг зөвшөөрөөгүй биз. Эцэст нь би байшингаас гарлаа. Сарны туяа орчныг гэрэлтүүлж, ойн цэвэр агаар хамард соргив. Би зүүдэн дундан хөвжив амтэн шиг үлгэн салган алхасаар өөрийнхөө байшинд явж ороод галын өрөөнийхөө сандал тэр унаад өглөө. Ханын цаг руу гарлаа. Үүр цайх яагаачгүй ажээ. Юм бодох тэнхэл байсангүй. Зүгээр л мэлрэн суусаар. Тэгтэл хэн нэгэн хаалга тогшиж. Үдэгснэн Зөрөө хаа. Та
Байна уу? Хэмээн дуугарч байна. Явж очоод хаалгаан тайлбал өнөөх ээрүү хүрлээ зогсож байна. Би юу ч хэлэлгүй түүн рүү ширтэн зогссоор. Ашгүй энэ залуу амьд байжээ гэсэн бүр төөрхөн бодол эргэлдэнэ. Арын байшингийн эмэгтэй танд энийг өгөөрэй гэсэн хэмээн түүнийг хэлэхээр нь харвал гартаа нэг гар утас барьчихсан байгааж. Марлагийн гар утас гэдгийг нь би шууд л танив. Төрүүн арын байшингийн хаа нэгтээ дуугарч байсныг нь санамгцсан би эхнэрийнхэн утсыг шүүрэн авлаа. Тэгээд Марлаа одоо хаана байна? Хэмээн яран асуулаа. Хүрлээ толгойс ихсэрч байна. Ээрүү хүрлээ яагаад ч юм цааш явсангүй довжон дээр минь шилээ маажин зогссоор. Тийм байснаа тэрээр би малгайгаа авч болох уу? Хэмээн асуулаа. Намайг өөрлөн гайхан хартал тэрээр яриагаан цааш өргөлжлүүлв. Би эртүр таныг ухаан алдахад чинь гэрд чинь оруулж өгөхдөө малгайгаа танад мартцсан байна лээ. Нөгөө таны миний утсыг эвдэлсэн тэр өдөр би хүрлийн хэснийг бүрэн гүйцэд ухаараагүй ч зүгээр л толгойд өглөө. Тэгтэл манер миний хажуугаар шурдхийн явж ороод унтлагын өрөөрөө минь орж гава. Тэгснэн төдөлгүй өнөөх сарвчин сэтэрсэн хуучин малгайган толгой дээрээ тавьчихсан буцаж ирлээ. Тэгээд довжон дээр очин цогдулснаа над руу хагас эргээд арын байшингийн эмэгтэй танд баярлалаа гэж хэлүүлсэн гэж хэлжгээд явж отов. Би харанхуй дунд байшингийнхан довжон дээр зогссоор л цаг хугацаа чимээгүйхэн урссаар. Энэ чихтэн зогссоор байгаа л үүр цайлгыг хэмээн өвөр зураан бодно. Гэтэл яг энэ үед харанхуйн дунд өнөөх машина гацааж өргөсөн жалганы тэндээс надад туслаарай гэх эмэгтэй хүний бажимдсан хоолой дуулдах нь тэр. Санаа дагаад ч тэр үү? Марлагийн дуу хоолой шиг санагдаад явчихв. Би ч Сэрдэцкий чимээ гарсан зөв рүү харайлглаа. Миний энэ үйлдэл жогом л цагаан олсон зөв үйлдэл болжээ. Нэгэн халзан толгойтой үл танихэр эхнэрийн минь хоёр гарыг холбоод нэг гараараа дарчихсан. Нөгөө гараараа амийг нь таглажсан байдалтай жалганд хэвдэж явахыг олж харлаа. Би ч "Ой, юун хүн бэ?" хэмээн чанга хашгиран доош уруутав. Тэгтэл марлаг дараад хэвдчихсэн байсан ир оглохийн цочин өндийж над руу иргэв. Ямар нэг тайлбар тавихыг хүссэн бол тоо амаан ангалзуулан гингэнсэн ч тэрээр нэг ч үг хэлж чадсангүй. Би түүний хэн болохыг шууд л ухаарлаа. Өнөө хөлийг тасгадсан гэгддэг яргачин хүрэн шоронгоос орогчсон яваа байх нь. Ингээд би түүн рүү шууд л олонгосон дайрлаа. Дөрөв мөчөн ашиглан байга бүх хүчин гаргасан ч хүрэнgeх энэ новш тийм амар амьтан биш ажээ. Түүнтэй дээр дорон оролцсон нүдэлцэж байх зуран эхнэрлүүгийн хальт гарвал марлаа болж буй зүйлийг ойлгохгүй байгаа аятаа өвдгөн тэрэн бүлтгэн сууж байна. Гэтэл гинтгэн л мөр цээж хэсгэр айхтар хорцоод явчихав. Анзаартал хүрэн хаанаас ч юм худаг гаргаад барьчихсан түүнийг над руу далааж байна. Сая эхнэрлүүгэн харах зуран анхаарал алдаж хүрэнгийн энэ хутган зүсэгдсэн болгон ухаарав. Байдал нилээд эвгүй шинжтэй болжээ. Хорц худаг адгасан яахаас ч бодсохгүй шоронгийн оргодолтой нүцгэн гараараа тулна гэдэг үнэхээр л амаргүй хэрэг ач. Амиа өгөөтч болтгүй нов шиг аюулгүй болгож эхнэрээ хамгаалгасан хэмээн эрхэхгүй хүснэ. Гэвч хүссний зоргоор болсонгүй. Хүрэнгийн далайсан худаг дээрээс минь бууж бөг олж харав. Яг л киноны удаашруулсан дүрс шиг. Би энэ хутгнаас зайлж амжихгүй гэдгийг ухаарлаа. Төгсгөл нүдний минь өмнө ирж. Гэтэл чухам яг энэ сүүлийн мөчөд бүх зүйл өөрөөр эргэх тэр. Худаг далайж байсан хүрэн гацаж орхив. Анзаархны түүний араас хэн нэгэн цээжээр нороогоо тэрвэрчээж. Цусанд халдардсан хар сарв
ширэлцэн уртхар үстэй арын байшингийн эмэгтэй. Тэр хүрэн яг л могой шиг ороо очихож. Хүрэн над руу айж балмагдсан нүдээр царайжлангуу ширтэж, хэлгүй амааран юу ч юм бовтнон гасалж байна. Дараа нарын байшингийн эмэгтэй хүрэнг багал зурдан цааш чирлээ. Хүрэн гардан адагсан хутгааран арын байшингийн эмэгтэйг зогсоо зайгүй бүлэгч, цаадах нь юр ажирсан шинжгүй зогсолгүй алгасаар. Би хөшин зогсож зүгээр л тас мэлрэн ширтсээр. Эргэн торонд хүрэнгийн гаслаж гингэнсэн дуунаас өөр юу ч үл дуулдана. Аимшигт үзэгдлийг шөнийн сар бид хоёроос өөр хэнч харсангүй. Тэд чирэлдэн явсаар арын байшин руу орж нээлттэй төмөр хаалга тасгийн хаагдж, орчлон ертөнц тэр аяаран анир чимээгүйд уусан умблаа. Дөрвөн өдрийн дараа эхнэр маань шокийн байдлаас гараад намайг удтал тэврэн уйлсан. Гадаадд хоёр охиноо сургуулийн дотор байранд нь төвхнүүлэн байгтан цаг үргэлж надад санаан зовнсон гэнэ. Монголдо яаран ирсэн ч надтай холбогдож чадаагүй болохоор цуслан руугаан очижээ. Тэгээд миний машиныг жалганд байхыг олж хараад бүр чихэр сэтгэл зовсон байж. Тэгтэл яг тэр үед нэгэн урт үстэй үдсгэлэнтэй эмэгтэй ирээд гар утсыг нь гуйж авч хаад хаашаа ч юм алга болчихсон гэнэ. Байшин машиныхан хажуугаар эргэлдэн намайг хайж тэгх зуран утсыг наваад явсан мөнөөх охиныг хүлээсээр нэг л мэдх нь харуу бүрий болгочихож. Ингээд намайг хүлээнгэн жалганд оруулж оргисон машинтаа сууж байхад нам унтчихсан байж. Эцэст нь нэгэн халзан толгойтой хэлгүй нөхөр цонхыг нь тогшоход цочин сэрж хоолойныхон чадлаар тусламж дуудсан. Тэгээд түүнээс цааш юу болсныг санахгүй байгаа гин. Миний хувьд өнгөрсөн шөнө 30% зүүдэлсэн. Өнөөх сарниж бодроход ойрхон байгаа сүмийсэн төрхтөөгөн миний хажууд суужгаад л эрдэмийг гүйцэд сураагүй балигаар зарим зүйлийг буруу таньжээ. Буруу нэг төгжиж орхижээ. Гэх үгсэн ахин дахин хэлсээр байсан. Би сэрмэгцэн эргэн тойрондон 30% хайж бүр нэрээр нь хүртэл дуудаж үзсэн. Тэр хариу өгөөгүй. Магадгүй 30% холын холд өөр нэгэн оршихуйд хүмүүн биеийг олж төрөөд их эрдмийг хичээнгүйлэн сурахаар зэхэн байгаа ч юм бэлүү гэх бодол төрсөн дөө. Машинтайган осолдсон зоргоо найзын минь бие хачин хурдан тэнгэрв. Мөнхийн ус уучхаа юу гэлтэл хугарсан яснууд нь асар хурдан бороолон идэхэж эмч нар хүртэл уулай галдан гайхширсан гинлээ. Над руу залгаад жалганд гацаасан машиныг чинь би очиж гарганаа. Намайг очтол өөр хүнээр татуулж болохгүй шүү гэдэл хөгжилтэй хоолоогоор хэрэндэл хошигнон ярьсан. Найзыгаа ингээд биеийн тэнхэрж байгаад чухам их баярлаж зоргоог эмнэлгээс гаргахаар нь болж өнгөрсөн бүхнийг хэлгсэн гэхээс байж чадна. Эцэст нь 3 өдөр өнгөрсний хойно сошиалар нэг шууган болов. Өөрийнхөө хэлийг тасгадсан гаж донтой хоёр шоронгоос оргожээ. Тэгээд 10 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн газраа эргэж очоод тэндээс баригдсан гэдэл хүн толгойтой болгон амаа урагдтал шахам цуурхав. Гэвч хүмүүсийн энэ ярьж буй бүхэн ердөө л өнгөн хэсэг нэ гэдгийг хэргийн газарт анхлан очсон цагдаагийн ажилтан мөрдөгч манхан мэдэн цөөхөн хүн л мэднэ. Анх дуудлагаар очсон цагдаагийн ажилтан хүрэнг авдар дотроос олсон. Түүнийг аригаас тэрчгээд өөрөө өөрийнхөө хуруунуудыг хэгзлэн идэж байхыг хараад цагдаа залуу өөрийн ирэхгүй хэрд хийсэн гэж байгаа. Түгээрч зогсохгүй мөнөөх хүрэн авдар дотор байсан цогцсны хавирганы ясыг хугалж адхаад түүгээрэн өөрийгөө эрэмдэглэж
өрөөс нь нүдэн ухсан. Тийм байдлан яагаад ч юм өгөхгүй, бүр өгөх нь байдхан ухаан алдагчгүй шаналн уйлж гингэн нь тарчилж байсан гэдэг. Одоо хүртэл хүрэн өгөж чадахгүй тарчилсаар байгаа. Эмнэлгийн цонхоор үсэрч хамаг ясан хугарсан ч үгээгүй. Нүдгүй, хэлгүй, бас хур уужгүй болсон ирэмдэгэр 24 цагийн турш айн цочиж тарчилсаар байгаа. Энэ бүхэн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Магадгүй чөтгөрч мэдэхгүй биз. Хэрвээ сошиалор нэг шуугаж байгаа хүмүүс алуурчин хүчирхийлэгч хүрэнтэй холбоотой эдгээр нарийн ширээнийг мэдэх юм бол нийгэм тэр аяаран айдас давтах биз. Тиймээс ингээд айлвалах олон хүн мэдэхгүй байсан нь ч дээр. Хүмүүсийн анхаарал одоо хүрэнгээс илүүтэй мартагдан гээгдэж, авдар дотор түгжигдэж, залгүй байдлаар амиа алдсан мэчид гих охин дээр илүүтэй төвлөрч байх шиг. Өнөөдөр олон хүн төв талбай дээр цуглаж, талигааж охины араас зол өргөн гинэ. Талбай дээр багтахгүй шахам олон хүн цуглах төлөвтэй. Харин миний хувьд тэдэнтэй нэгдэхгүй. Би өөр тийшээ явна. Би арын байшин руу очих болно. Тэгээд тэнд арын байшингийн босгон дээр зол өргөнө. Намайг яагаад тэгж байгааг хэн ч мэдэхгүй. Мэдэгч шаардлагагүй юм. Миний төлөвлөж байгаа тэр үйлдэл бол талигаажин хойчгийн замыг гэрэлтүүлнэ гэхээсэн илүүтэй түүнийг аргадах гэсэн өөрийнхөө харамссан сэтгэлийг жаахан ч гэсэн тайтгаруулахыг хүссэн ядруухан санаа. Би цуслангийн арын байшинд зул өргөхөөр бас жалганд гацаасан машинанд татуулахаар зоргоогны ажлын газраас хүн хүч дагуулan хөдөллөө. Тэгээд цуслангийн зам руу орохоос өмнө хамт явж жолооч залуугаасан гар утасны дэлгүүрийн харалдаа төр зогсохыг хүсэв. Яг ч юм байхаа. Утсаас ялах нь уу? Гэх жолоочийн асуултанд би "Үгүй. Ахын нэг хүнд цоош нь ухаалаг гар утас авч өгөх өөртөө юм" хэмээн хариуллаа. Төгсөв. Зохиолыг бичсэн Тринити, дуу оруулсан Б. Оргилволд. Эсаудыг бэлтгэн гаргасан сонсдог номыг сонгосон танд баярлалаа. Хэрв танд энэхүү зохиол таалагдсан бол өөрт төрсэн сэтгэгдлийн дор бичээрэй. Сэтгэгдэл бүрийг унших болно шүү.